хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжлэн өрж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц эдийн засгийн өвсөлтийг эрчимжүүлж бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулахад чиглэсэн шинжилэлүүдэд яарвчлана гэдгээ мэдгдсэн байна. Тэрээр Брандербург мужид болох засгийн газрын уулзалтын өмнө өгсөн ярилцлагада Германы хувьд эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байгааг онцолсон юм. Энэ хүрээнд татвар тэтгэврийн шинжилэл хийж цахим шилжилт төрийн хүн сурталыг багасгахаа амласан байна. Канцлер Фридрих Мерц энэхүү мэдээлэл хийх болсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт сүүлийн үед түүний толгойлдог болсон Христийн ардчилсан намын нэр хүнд өрсөлдөгч хит барууны AfD намаас доогуур болоод байгаа нь түүнийг илүү шийдэмгий ажиллах шаардлага үүсгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр Германы эдийн засгийн гол судалсан автомашин үйлдвэрлэлийн салбарт хямрал нүүрлээд байгаа явдал юм а. Энэ нь оны эхний хагас жилийн байдлаар Германы автомашины салбар 42300 орчим ажлын байраа цомогтгосон нь 2005 оноос хойш хамгийн доод үзүүлэлт боллоо. Volkswagen Group-ийн цэвэр ашиг 30% оронч Mercedes-Benz борлуулалтын таамаглалаа бууруулжээ. Энэ нь эдгээр үйлдвэрлэгчдийн хятадын зах зээл дэх эрэлцээрч захилгаан автомашины өрсөлдөөн ширүүлсэнтэй шууд холбоотой. Германы эдийн засгийн хүрээлэнгийн шинжээчдийн үзэж байгаагаар үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал болон хятадын хямд өртөгтэй брэндүүдийн Европ дахь төрөмгийлэл нь энэхүү ажлын байрны цомогтголд гол нөлөө үзүүлжээ. Хятадын өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөн Германы аж үйлдвэрт томоохон сорилт болж байгаа хэдий ч хоёр улсын автомашин үйлдвэрлэгчид ухаалаг тээврийн хэрэгслийн стандартыг нэгтгэх тал дээр хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Худалдааны маргаан хурцдмал байгаа энэ үед Бээжин хотод хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралджээ. Хурлаар жолоочгүй автомашины туршилт, өгөгдөл солилцох стандартын талаар хэрхэн хамтрах талаар хэлсэн байна. Хятадын компаниуд Европын зах зээлд өөрсдийн жолоочгүй технологиг нэвтрүүлэхийг зорж байгаа. Тухайлбал Momenta стартап компани Германы хотуудад 4-р түвшний буюу бүрэн автомат жолоодлагын туршилт хийх зөвшөөрөл авсан анхны хятад компани болоод байна. Европын холбооноос хятадын захилгаан автомашинд ноогдуулах татвартай холбоотой маргаан үргэлжилж байгаа ч Бээжин болон Брюссел 10 дугаар сард болох худалдааны шинэ хилцээрийн өмнө хурцдмал байдлыг намжаахаар ийхүү яриа хилцээг эрчимжүүлж байна. Хятадын хямд өртөгтэй захилгаан автомашины төрөмгийлэл Германы гол салбарыг ганхуулж цаашид 2035 он гэхэд 225 мянган хүн ажилгүй болох эрсдлийг салбарын холбоодоос хатуу анхааруулад байгаамаа. Тиймээс канцлер Мерцийн эхлүүлж буй эдийн засгийн шинжилэлүүд нь Европын хамгийн том эдийн засгийг хятадын худалдааны шокоос хамгаалах дотоодын өрсөлдөх чадварыг сэргээхэд чиглэсэн амин чухам алхам болж байна. Хэдийгээр BMW, Mercedes-Benz, Volkswagen зэрэг салбарын компаниуд дотооддоо зардлаа танаж байгаа ч засгийн газрын зүгээс цогц арга хэмжээ авч эдийн засгийн суурь бүтцийг шинжлэхгүйгээр энэхүү шилжилтийн үеийг даван туулахад бэрхшээлтэй байгааг анхааруулсан байна.